яаж цэвэршүүлдгийг мэдхүү. Алтыг бутлаад, давтаад, зууханд хийгээд 2000 хэмийн халуунд хайлуулна. Халуун нэмэгдэх явцад бохир нь гаднаа гарч ирнэ. Өмнө огт хараагүй хог новшнууд. Энэ бохирыг хус шавхад цаана нь юу үлдэх вэ? Цэвэршүүлэгдсэн шижир алт. Хүнд ирдэг сорилт нь бидний бохирыг зайлуулж, бидний цөмд байгаа жинхэнэ шижир зүйлийг л үлдээх зорилготой билээ. Бурхны мөн чанар ба зан чанар. Та нарын зарим нь одоо зууханд байгаа байх. Зөвхөн галал харагдана. Зөвхөн халуун л мэдрэгдэнэ. Өдөр болгон зөрчил мэд. Тиймээс та бууж өгөхийг хүсдэг. Унтраах товчийг дарчхмаар болно. Гэр бүлээсээ салчхмаар санагдана. Ажлаа хайчхмаар. Амар дөт замыг сонгочихмоор. Гэхдээ та амархан амьдрахын төлөө бүтээгдээгүй. Та ялалтын төлөө бүтээгдсэн. Таныг устгах санаатай зүйлийг, танд мөхөөхөр ирсэн сорилыг, өөрийнхөө зан чанарыг хөгжүүлэх зүйл болгон ашигла. Бохирдол амьдралаас чинь зайлуулагдана. Үйл явцсаараа дамж. Хүлээж ав. Дүрлсэн гал дундуур явсаар л бай. Тэгээ зовлонгийн нөгөө талд, сорилын нөгөө талд нь амлалт тань байгааг үргэлж сан. За тэгэхээр залуусаа 4-р хичээл галаар цэвэршүүлэгдсэн 1-р хэсэг. Цөлийн 1 гол зорилго нь юу байх вэ? Биднийг цэвэршүүлэх ажээ. Би та нарт 2-р Коринт дээрх нэг ишлэлийг уншиж өгье. Энэ миний хайртай ишлэлийн нэг. Ер нь над хайртай ишлэл олон шүү. Маш олон. 2-р Коринт 7:1 дээр хайртууд минь эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө цэвэрлэе. Энд Есүсийн цус таныг цэвэрлэнэ гэж хэлээгүй байна. Энд цус биднийг цэвэрлдэг. Тийм ээ, 1000% тийм цэвэрлдэг. Гэхдээ бид энд зөвтгөлийн талаар огтхонч яриаггүй байна. Та аврагдахдаа зөвтгөгдөж, Есүсийн цус таны нүглийг угааж зайлуулна. Гэтэл энд ариусгалын талаар ярьж байна. Ариусгал нь бидний дотор хийгдсэн ажил явн явсаар гаднаа гарч ирэх явдал юм. Махбодийн ба сүнсний бүхэл бохирдлоос цэвэрлэе. Зөвхөн махбодийн биш, бас сүнсний бохирлоос гэж шүү. Ингэхдээ Бурханаас имэж ариун чанарыг төгс болгоё. Ариун байдал яагаад тийм чухал юм бэ? Яагаад гэвэл үүнгүүгээр хэнч би энэ талаар дараа ярив. Тэгэхээр Исая 48:10 дээр эзэн ингэж хэлжээ. Үнэхээр мундаг үг. Үзэгтэн мөнгө шиг биш ч би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдгүүрийн зуухан дотор би сонгосон. Цэвэршүүлсэн буюу шалгасан гэж байна. Би Йосефийн талаар ярихдаа яг энэ үгийн талаар ярьсан. Тэгэхээр бүгдээрээ ахаад 1980-ад он руу явцгаая. Тэр үед би аврагдсан. 1979 онд аврагдсан. Тэгээд 450 ажилтнтай Америк хамгийн алдартай нэгэн чуулганд явж бас үйлчилж эхэлсэн. Манай чуулган зан чанарын хөгжлийн талаар нэг их заахгүй байлаа л да. Гэхдээ Бурхны амлалтын талаар бас итгэлээ хөгжүүлэх талаар бас ялж амьдрах талаар байнга заадаг байсан. Тиймээс би Бурхнаар байнга л өлсөд цангах болсон. Гэтэл би зүрхэндээ цэвэрн Бурхныг харна, ариун байдлгүйгээр хинч эзнийг үзэхгүй гэдэг бичээсийг байнга хардаг байлаа. Тэгээд нэг өдөр залбирч байтал ариун сүнс надтай яг одоо та нар миний яриаг сонсож байгаа юм шиг л тодорхой ярьсан. Тэгээд минийхөө би чамд өөрийгөө няцаагаад загалмайгаа аваад намайг дагахыг зааж өгнө. Би чиний амьдралыг цэвэршүүлнэ. Би ариутгалын ажлыг чиний амьдралд хийн л гэсэн. Миний баярлсан гэж би тэр үед амьдардаг байсан байшин лугаа гүүгээл гэртээ ороод ардын тэр үед ээж чинь өглөө болгон суугаад ингэсгээд хүрхдэг байсан. Тэгээд би хонгор минь би ч өглөө болгон залбирдаг шүү дээ. Тэгээд хонгор минь Бурхан намайг цэвэршүүлнэ гинэ. Бурхан надад өөрийгөө няцаад загалмайгаа үрхийг заана гин ариутгалын ажлыг хийнэ гинэ гэсэн. Тэгээд Лиза би ч хэтрүүлж иддэг зурагтаа салдаггүй. Бурхан энэ бүхнийг надаас зайлуулах нь байна гэж бүр догдолжчихсан байсан. Дотроос нь бүр гжигдээд байгаа юм шиг л. Тэгээд дараагийн 3 сар яасан гэж би бүрчих хэтрүүлж иддэг болсон, бүрчих зурагт үздэг болсон. Би шаалд ордсон. 3 сарын дараа Бурхан чи өөрийнхөө аргаар л хийгээд байна. Харин би үүнийг өөрийнхөө аргаар хийх болно гэсэн. Би ёстой юу болох гээд байгааг ерөөсөө мэдээгүй. Тэр үед тэр 450 ажилтны дунд би ямар ажил хийдэг байсан гэж би тэргүүн пастрынхаа бас түүний гэрийн хувийн туслахаар ажилладаг байсан юм. Тэд намайг бүрч ойрын хүнээр авмаар байсан ч надад тэр ажлыг хийх авьяас байгаагүй юм. Түүний цагийн хуурийг зохицуулах ажил байсан юм л да. Нэг удаа пастор маань телевизийн ярилцлагаа тасалчихсан. Яагаад гэвэл би хэлхээ мартсан учраас тэр
Би уг нь байдгаараа л хичээсэн л дээ. Даанч үнэхээр бараагүй. Тэгээ тэр хоёр сүүлдээ пастрын хувийн зохицуулагчаар өөр хүнийг авч ажилуулсан. Гэхдээ бид Жондо маш их хайртай учраас алдмааргүй байна гэсэн. Гэтэл тухайн үед чуулганд байсан ганц сул оронтой нь хиймэл дагуулын борлуулагчийн л ажил байлаа л да. Яагад гэвэл манай чуулган сар тутам Хойд Америкийн 3,000 чуулганд конференц дамжуулдаг байсан юм. Тиймээс хиймэл дагуулын борлуулагч нь 7 хоног тутам 600 чуулган руу уцтаад хиймэл дагуул худалдаж авахыг асууна. Тэгээд би нэг эмэгтэйд тайлангаа тавина. Тэр эмэгтэй өөр нэг эрэхтэй тайлагнана. Харин тэр нь шууд пастор тайлагнана. Би буруу юм хийгээгүй л дээ. Гэхдээ зүгээр л надад ийм юм хийх бэлэг байгаагүй гэхүү. Тэгээд л нэг л биш байсан. Би нөгөө алдаа дутагдлаач бараг анхаарахаа болсон. Тэгээд дараагийн 6 сар нь маш сонирхолтой үе байсан шүү. Би дэлбэрэх шахдаг байлаа. Пастор тааж гэргий дээч уур хүрээд би 9 сартай хүүдээ уурлаад л хашигчаад л одоо манай ууган айдсан шүү дээ. Тэгээд нэг өдөр төвчээр барагдсан. Би өөрийгөө хараад өөрийнхөө байгаа байдал дургу хүрсэн. Тэгээд би өглөөнийхөө залбирлыг хийхээр гарсан. Тэгээд бурхан би өмнө хизээч ингэж байгаагүй. Би хүүхэд байхдаач ахлах сургуульд байхдаа ч ийм ууртай байгаагүй. Энэ их уур хаанаас гарна вэ? Би ямар хүлээсийг таслах вэ? Ямар чөтгөрийг хөөх вэ? Ямар сүнсийг хөөх вэ гэж хэлсэн. Би бодохдоо ямар нэг гайгал зайлуулах хэрэгтэй байх гэж бодлоо л доо. Гэтэл эзэн махан биеийг зайлуулахгүй. Махан биеийг цовдолдгийм гэж хэлсэн. Тэгэхээр би тэгвэл энэ их уур хаанаас гарна вэ гэсэн. Тэгтэл эзэн хурундах алтан бөгжөө хардаа л гэлээ. Одоо надад Лизагийн маань бэлгэлсэн цагаан алт байна. Харин тэр үед шар алт байсан юм. Тэгээд бурхан наад чинь цэвэр алтуу гэсэн. Би ч 14 каратын алтал гэлээ. Би жаалжуул заалгасан болохоор 14 карат гэдэг нь 24%-аас 14% нь алт гэсэн утгатай болохыг мэдгтэйг. 24%-аас 10% нь никл, зэс, цинк зэрэг бохир зүйлс байх нь тийм үү? Тэгээд бурхан наадах чинь шижрүүглээ. Би ч үгүй л гэлээ. Бурхан наадах чинь чамда цэвэр харагдаж гэнэ үү гэлээ. Би ч тийм ээ л гэсэн. Бурхан чи наадхаа 100-нд хийгээд 7,000 хэмд хүргүүл яах вэ гэлээ. Би чингэн болно гэлээ. Бурхан дараа нь яах вэ гэж байна. Би бохир нь ил гарч ирнэ гэлээ. Бурхан ил гарнаа тийм үү гэлээ. Би ч тэгэн л гэлээ. Бурхан тэр бохир тэнд байсаар байна уу л гэлээ. Би ч тийм ээ л гэсэн. Бурхан гэхдээ алтыг 100-нд хийх хүртэл тэр бохир нүдэнд чи харагдахгүйсэн тийм үү? Чи энэ их уур хаанаас гарч ирнэ вэ гэсэн. Үнэн дээр чиний дотор байсаар л байж энийг би мэддэг бол чи мэддэггүй байсан. Харин би чамайг 100-нд хийгээд энэ бохирыг чи ил гаргасан. Одоо чи бусдыг буруутгасаар бусдад ууралсан хэвээр үлдвэл бохир чинь буцаад л далд орчихно. Тиймээс бид энэ үйл явцыг дахиад л шинээр эхлүүлнэ гэж хэлсэн юм л да. Тиймээс л би зарим хүмүүсийг бусдыг буруутгасаар цөлдөө 30 жилийг өнгөрөөдөг гэж хэлсэн юм шүү дээ. Ээжийн буруу, аавын буруу, эксийн буруу гэдэл. Дараа нь бурхан эсвэл чи бурхан минь ээ. Надаас энэ уур хорслыг аваач. Энэ их овоолон уур хогийг ковшороо ухаад хаяач гэж хэлж болно гэсэн. Тиймээс би бурхан минь зайлуулаач л гэсэн. Та Джон Лиза хоёрын бусад хүчрхэг сургаалыг хүлээн авмаар байна уу? Та болоо таны таньдаг мэддэг хүмүүс англиас өөр хэлээр ярьдаг бол Cloud Library.org хаягаар зочлоно. Хэлээ сонгоно. Дараах сангаас материалаа сонгоно. Цахим ном, видео хичээл, аудио ном, сургаал, ТV шоу, Библи зэргийг Cloud Library.org хаягаас хүлээн авно. Сургаал төгс 25 дээр ингэсэн байгаа хардаа гайхамшигтай үг. Бурхны алдар суун хэрэг явдлыг нууцлахад. Бурхан бидний сул талыг бусдад дэлгэх огтхонч дургүй. Ойлгож байна уу? Бурхан нууцлах дуртай. Гэхдээ хаадын алдар суун тэдгэрийг олж илрүүлэхэд тэгэхэр үнийг Соломон бичиж байгаа шүү. Тэгвэл 1-р Петр юу гэж хэлсэн бэ? Биднийг бурхан руу хаад тахилч нар болгосон гэсэн. Илч Иохан юу гэсэн бэ? Биднийг бурхан руу хаад бөгөөд тахилч болгосон. Бид хааны тахилч нар учраас би үнийг ингэж уншимаар байна. Христэд итгэгч хүмүүсийн алдар суун тэдгэрийг олж илрүүлэхэд тэнгэр дээш өндөр, газар доош гүн тэр луга айдал Христэд итгэдэг хүний зүрх ил бус. Тэгэхээр бичээч Христэд итгэдэг хүн юмыг судлавч бидний зүрх судлагдашгүй гэж. Дараагийн ишлэлийг харцгаая.
Мөнгөний дарахын сав хийхдээ мөнгийг холцноос нь цэвэршүүлэх адил холц гэж юу вэ? Алт мөнгөний бохирдол юм. Үүнтэй адил Христэд итгэдэг хүний мууг холдуулсагай. Тэгвэл Бурханаас өгөгдсөн түүний дуудлага, амлалт зөвхт байдалд тогтно. Тэгвэл итгэгч хүний зүрх судлагдшгүй юм бол тэрээр холцноос хэрхэн салхав? Бурхан би чамайг нэг зүйлийг ойлгоосоо гэж хүсэж байна. Би чамайг эдгээр хогноос болж устгахаас хамгаалсандаа л энэ цөлд авчирсан юм шүү дээ гэдэг. Тэгэхээр хэрвээ бид Саул хааныг харах юм бол тэр хизээч цөлд очоогүй байгаа. Түүний хуурамч даруй зангахаар Самуэль Саулыг хайсан. Тэр юмны хойгоор нуугдчихсан байсан. Гэхдээ ганц ялалтын дараа тэр өөртөө хөшөө босгосон. Тэр өөрийгөө Бурханаас илүү мэддэг чаддаг гэж бодсон. Тиймээс л Бурханы алаараа гэсэн хааны амийг өршөөсөн. Тэгэхээр Саул цөлөөр хизээч яваагүй. Давид явсан. Давид Саулаас хавьгүй том алдаа хийсэн ч ёс суртахууны нүгэл хийсэн ч эзний хүслийг дагахтаа хизээд зөөлөн мэдрэмжтэй ханддаг байсан. Тиймээс л Давид сайн төгсгсөн бол Саул муу төгсгсөн. Би та нарт анханасаа юу гэж хэлснийг минь санаж байна уу? Цөлийн нэг ашиг тусна Бурхан бидний амьдралыг хамгаалдаг явдал юм. Би ингэж хэлсэн. Тэр биднийг Саул болоосоо гэж хүсдэггүй. Тэгэхээр хэрвээ та цөлөөр явж байгаа бол хамаг л холцыг чинь ил болгож амьдралаас чинь салган зайлуулж үндсэндээ амьдралыг чинь аварч байгаад зүгээр л Бурханд гялааж яв. Бурхан таныг тоодгүй байсан бол үнийг хийхгүй. 48 нас хүрсэн ажил амьдрал нь тогтсон хүн ийм сүрлийг үсэхгүй лавтай. Пасторууд яаж яваад нүгэлд унчихдгийг ер нь мэдхүү. Тэрээр 8,000 хүнтэй чуулганы том пастор шүү дээ. Тэгвэл би нэг зүйл асууя. Тэр пастор цөлөөр явсан болов? Тэрээр Бурхан өөрийн цөлөөр дагуулахын зөвшөөрсөн болов? Эсвэл зүгээр л бэлэг авьяас гэдэг зүйл рүү хараагаад орчихсон уу? Үнэн дээр Бурхан биднийг дэндүү хайрласандаа энэ бүгдийг зөвшөөрдөг юм шүү дээ. Тэгэхээр цөлийг эсэргүүцэх нь зөв арга биш шүү. Харин хамтран ажиллах нь зөв үйлдэл, зөв зүйл мөн. Тэгэхээр Петрийг харах юм бол Петр энэ талаараа шинэ гэрээнд ярьсан. Би дан хуучин гэрээнээс л яриаггүй шүү. Өөрсдөө харцгаагаараа. Хэдийгээр та нар идүүгээ төр зур. Тэгэхээр энэ Петрийн үг шүү. Төр зур гэдэг нь Бурханы хувьд 9 сар байж болно. Эзний хувьд ганц өдөр нь бидний хувьд 1000 жил байдаг шүү дээ. Энэ юу гэсэн үг болохыг мэдхүү. Нэг цаг нь Бурханы хувьд 42.6 жил. Тэгвэл 15 минут нь 7 жил болно. Тэгэхээр шаардлагатай бол элдвийн сорилтонд зовсон ч үүндээ үлэмж баярлдаг. Тэгэхээр Петр цааш нь ингэж хэлсэн байна. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн ичлэлээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм. Энэ үгийг сонсоорой. Есүс Христийн ичлэлээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм. Есүс хизээ илчлэгдэхийг мэдхүү? Есүс биднээр илчлэгддэг. Миний туулсан шалгуур, миний туулсан цөлн намайг өөрөөрөө дамжуулан Есүсийг илчлэхэд маань бэлтгэжээ. Яагад гэвэл цэвэршүүлэгдсэн алтны чанар ямар байдгийг мэдхүү? Нэгдүгээрт алтан маш их хайлштай байдаг. Хайлш холц хоёр адилхан биш шүү. Холц нь гадарга дээр гарч ирдэг хайлш юм. Маш хатуу үед. Тэгвэл шижир алтан маш зөөлөн байдаг. Уян хатан нуграм хай байдаг. Тийм үү? Тэгэхээр бид цэвэршүүлэх үйл явцаар явахдаа Бурханы зүг маш зөөл хандлагатай болдог, тийм үү? Цэвэршүүлгийн 2 дугаар ашиг тусна аль нь шижир хэлбрээрээ муудашгүй чанартай байдаг. Ерөөсөө зэвэрхгүй. Гуйлыг харах юм бол гаднаасаа алтдаа их төстэй, өнгөн ч их төстэй. Гэхдээ гуйл зэвэрдгийг та нар мэднэ биз дээ? Тавиур дээр хэдэн жил болохоор яадгийг мэдхүү? Уур амьсгалаас болоод мууддаг. Сая бид юу ярьсан бэ? Бурханы цэвэршүүлгээр орсон хүнийг энэ дэлхийн уур амьсгал завхруулахгүй. Гэхдээ чуулганд дэлхийн нөлөөнд маш амархан автдаг хуурамч итгэгч нар маш олон бий. Ягд гэвэл тэд цэвэр алт биш. Гайхмар биш үү? За 3 дугаарт энэ миний хамгийн дуртай нь шижир алт тунгалаг байдаг. Энэ талаар бичээст ч бий. Тэнгэрийн улсын гудмууд нь шижир алтан гэдэг шүү дээ. Библиэд юу гэдэг вүлээ? Тэдгээр нь яг л шил шиг тунгалаг гэдэг. Нэвт харж болмоор. Тэгэхээр эзний сав би тунгалаг болвол Есүсийг дэлхийд шууд харуулах болно. Тийм үү? Тэд надаас Есүсийг харна. Миний хувьд энэ бол цэвэршүүлэгдэх хамаатай хамгийн сайхан амлалт. Тэгэхээр Йов ингэж хэлсэн.
Гэвч тэр миний замыг мэддэг. Өөрөөр хэлбэл Йов энэ талаар санаа тавьж үүнийгээ үнэлж үүнд анхаарал тавьж байна. Тэр намайг шалгасан бөгөөд энэ үгийг санаж гинөө. Шалгасан гэдэг чинь цэвэршүүлсэг гэсэн үг шүү дээ. Би алт мэд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл цэвэр бөгөөд гэрэлтсэн байна гэсэн байгаа юм. Гэрэлтэх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг мэдхүү? Маш сайхан утгатай. Маш тод гэрлийг харуулах. Тэгэхээр яадаг байх нь вэ? Хүмүүс саваас алдрыг хардаг. Шавар дотор сав эрдэнэс хадгалдаг. Бид цэвэршүүлгээр дамжвал Бурхны алдар Есүс Христийн царайгаар гийдэг байх нь. Тэгэхээр бид гэрэлтдэг байх нь байна шүү дээ. Хүмүүс биднийг биш түүний гэрлийг харна. Тэгэхээр бид түүнийг гийгүүлэн харуулах сав болдог байх нь. Есүсийг дэлхийд илчлэх сав. За тэгэхээр энд бидний үйлчлэлд хандсан агуу амлалт байна. Биднийг хүндэтгэлийн сав болно гэж. Үүнийг хардаа Паул Тимотед иймд хэн өөрийгөө эдгээр зүйлсээс цэвэрлэн энэ нь цэвэршүүлгийн үйл явцад захирагддаг хүмүүсийг хэлж байна. Тэр хүндэтгэлд зориулагдсан ариусгагдсан эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. Та нарын яахыг би мэдэхгүй юм. Харин би Бурхны цэвэршүүлэх ажлыг хүлээн авах болно. Би 49 орчим настай байхдаа 50 насныхаа ой төхөж байсан юм л да. 100 маш их залбирсан. Тэгээд Бурхан минь намайг цэвэршүүлээч гэж залбирсан. Миний амьдралын бас л чанга 3 сар байсан юм л да. Тэгээд нэг мундаг чуулганд үйлчилдэг пастор найз дээр очиод би Бурханаар цэвэршүүлэгдэхийн төлөө залбирч байгаа гэж хэлсэн юм. Гэтэл тэр бивэр 20 хүн тэгж залбирдагаас 49 хүн тэгж залбирдгүй юм аа гэж хэлсэн. Тэр намайг шоолсон, тоглоом хийсэн, би ч бас наана инээсэн ч дотроо ингэж залбирсандаа баярлсан шүү. Энэ үед Бурхан намайг шинэ улиралд бэлтгэж байж. За тэгэхээр түүнийг үзэгдэх хүртэл цөлөөр явдаг байх нь. За тэгэхээр дараагийнхаа хичээлээр үргэлжлүүлэн ярьцгаая.